За цонхон талаас А Б вариант болоод сууч. Ширээн дээр байгаа илүү дотор юмнууд бүгдийн дард хийгээд ганц хол цаас гаргаад суу. Математикийн шалгалт авна. Хуус хүүхдүүд хөрж гарна. Өө энэ хойгоор яриад байгаа хүмүүс жоохон чимээг болчихж байгаа юм. Багш энэ юм яриад шүү дээ. Ямар ядаргатай мэд амарч. Би бас хичээл хийвэр шүү. Гамж ихэнх нь учрах. Бороо орж байхад туяар замын хажуугаар алхаж байв. Тэрний хажуугаар нь өнгөрсөн машин усан цацхад хиймэл сормоос нь баруун харь зүг төсөв. Сормоосны хүртийг шаш пинцк ийм тэнэг хийж багшсуулаад байна шүү дээ. Өө энэ хулгай чи хардаг хичээлдээ яваагүй шүү дээ. Хаш. Хай. Бас чи хичээлдээ яв. За өчигдөр яагаад хичээл асуусан. Багш өчигдөр энийг би өгдөө. Надаас өөр хар хүн барьдаг хичээл хийж байна. Аа тэгж удлаа шаахгүй. Өнөөдөр бол нөгөө лекцэн дээр унтцгаад хөөгдчихлээ. Одоо тойргийнхаа хүмүүстэй унтаад тэгээ хөвгчлээ. Эхний цаг дээр үгүй шүү дээ. Ер нь бол одоо 10 жил байдаг байхдаа бол өдөр болгоно ер нь хойно суучаад нийлээд унтдаг байсан л та. Тэгэхэд бол нэг хахтар хөөх нь бол ер нь бол байгуул байдаг байсан шүү дээ. 5 кв засалхаар гуан зурх. Жишээ нь энэ сургуулийн гуанцны цувингийн махыг хүртэл тодорхой заавчмаар санагддаг юм аа. Манай сургуулийн гуанцны эхнэр бол үнэхээр яндар. Бусад сургуулиуд ч н одоо энэ гуанцныхын бэршгээний будааны тоо хүртэл тодорхой болчихсон байдаг юм аа. Өглөө их лекцдэг гэдэг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд унтахгүй юм уу? Ингээл хоцох юм уу? Ингээл унах юм уу? Багш орж ирэх болоогүй шүү дээ. Уг нь бол 7:40-с хичээл хийсэндээ орж ирээ суучихсан байх юм шүү. Хоцорсон гэж үү? Би хоцордог шүү дээ. Угаасаа хоцрох ёстой юм уу? Үгүй ээ. Тэгтээ би хоцордог. Та нар хичээл хийхгүй бол